Сайн байцгаана уу? Ninja кино сувагтаа тавтай морил. За би эхний кино тайлбараараа 1965 онд гарч байсан ий ажиллагаа буюу Шүрикийн бусад адал явдлууд хэмээх хөөрхөн киног ярьж хөөр бэлдсэн байна. Хамтрагч. За кино маань хар усан борооноор нэгэн залуу хөшид эмэгтэйчүүдийг харин найргуу чихэж өөрөө нэг ах хүүтэй автобуснаас хоцорч байгаагаар эхэлдэг. Энэ царайлаг залууг Шүрик гэдэг. За тэгээд эцэст нь нэг автобусанд ортол найр эвгүй ах жирэмсэн эмэгтэй суудал булаацалтаад бөө юм болж байна. Тэгсэн нэг эмээ чи суудал тавьж өгөөч удахгүй ээж болох хүн штэ гэсэн чинь ах тэгвэл би удахгүй болно л гэж авч байгаа. За энэ хинэггүй гарыг зүгээр ах хүү гээд л дуудаад явчих юм. За манай сайхан сэтгэлд Шүрик энэ явдлыг яаж тэсгэвдэ? Сэргэлийн юм болохоор сохор хүний дүрээр очиод чихтэд авч байгаа. Гэтэ мэдээж баригдалгүй л яах вэ? Бөө нэмчил та. Эцэстэн цагтаад ир. За гэтэл манай ах хүү 15 хоногийн сайн дурын ажил хийхээр болвоо хөөх юм. За тэгээд цагдаа ах маань эхнээс нь ажлуудыг даатгаад л орон сууцны барилга дээр ажиллах хүн байна уу? Гэтэл ах хүү ганцаархнаа архины үйлдвэр дээр ажил алгуул гэж байгаа. Бүтггүй нэр. Тэгээд ажиллах газраа ирээд энэ ахта танилцсан. За энэ ахыг хэдүүлээ ажил олгогч гэдээ дуудаад явчих. За тэгээд ажилтайгаа танилцаж байтал юу болсон гэж хамтарч ажиллах хүн нь Шүрик байх юм тэрэ. Тэгээд мэдээж бинийгээ хараа шок болж байгаа юм чи. Ах хүн маань төмөр мөшгөж үзүүлж энэ. Тэгснэ ингэж байгаа. Танай ажил дээр золгүй явдал болж ийсэн үү? Үгүй. Болно ч гэж яах шиг. За тэгээд энэ хоёрын маань хамтрал эхэлнэ. Бинээ алчихгүй хүн шиг 15 он чаддаг л байгаа да. За тэр Шүрикийг нэг онгорхой нөхрөө ортол ах хуу бүр юугүй нөхийг нь битүүлчихэж байгаа юм чи. Яа ч гэдэг юм. Тэгсэн Шүрик маань араас нь гарч ирээд зүрхээр уулах шахнаа. Тэгээ бүр ажиллаач хийхгүй унтаж мунтцсан. Ажил болгогч маань очиод загнажина мань хүнийг. Нэг мэдхэд урд нь бүжгэлчихсэн ч байж ах шиг. Хоёр мэдхэд бүр буу халцсан өвтчихийдэг шүү. За мэдээж манай ах хүү өдрийн хоолноос яаж үлдэхвэ? Хамгийн дөрөнд гүйж очиод идэж байгаа. Хүн бас ингэж идэж болдгоо. Тэгснэ шүүсээ асгаснаа дээр нь хатуу юм хийгээд дуучиж байгаа байхгүй юу? За тэгээд унтаад өгсөн чим мань хүний уур нь үрээд ялгаагаар далимдуулж хэд сайн цохиод авдаг юм байгаа зү. За тэгээ эцэс төгсгөлгүй хөөцөлдөөн болж байгаамаа. Мэдээж Шүрик маань ах хууг ялж сургаж өгснөөр сайхан хүмүүжиж байгаамаа. Бүр манай царайлгийг харж байгаа шууд ухаалдаж байгаагаар эхний хэсэг маань дууснаа. Хий үзэгдэл. Шүрик маань шалгалтандаа орох гэж байгаа л тээ. Гэтэл хүй шалгалтандаа сайн авсан оюутны дэвтрийг чи ингэж үздэг юм бэ штэ манайхаа. Тэр модон дээрээс дурандчихсан ч байж ах шиг. Мэдээж өөрийн хүчээр 5 авдаг сурагч байхад буруу сэргэлэн тэтг сурагч нар бас байна. Одоогийнхоор бол чихвчиг зүйлээр хуулах бэлтгэлээ хийж байх жишээ нь. За хэрвээ номер маань санаж байгаа бол эхний хэсэгт Шүрик маань ах хүүтэй автобусын дотор зодтолтож байхдаа цанхоор дэвтрээ унгачдаг шүү дээ. За Шүрик маань хаанаас ч нэг ном олж аваад уншаад явж яваа. Тэгээд автобусанд явж нэг эмэгтэй яг хэрэгтэй номыг нь хажууд нь уншчихлаа. Гэтэл бүр яг цуг явж исэн найз нь өдөж үлдээд орондын Шүрик маань дагалдаад явчихд юм байгаа зү. Энэ үед ямар ч гоё байсан юм те. Нэг л ном бариад авчихвал ухаан жолоогүй л уншдаг байж те. За тэгсэн бүр гэрт нь дагаад хүрээд ирдэг юм байна. Хөр шигчтэй. Би найз хүнтэйгээ жаахан хичээлээ бэлдээд хяал гэж байгаа. За тэгсэн халууцсан юм баха. Гинэт тайчаад эхэлдэг байгаа. Манай хүнийг халуун байна хувцаа тайлчих гэж байгаа юм чинь. За энэ хүн шалгалтын цаг болж сургууль дээр ирвэ. За тэгсэн өнөө буруу сэргэлэн чинь чихвчнийхээ гадуур ороолт ороочихсон. Профессор чих өвдөөдөө гэж нас. Мэдээж ийм тэнэг юм хэн уртхав дээ. Гахаа авдар гэсэн бол арай үнэмшилтэй байхгүй юу? Профессор багш нэг юм ашиглаад л бариад авчихж байгаамаа. Энэ хооронд манай Шүрик маань шалгалтаа өгөөд 5 авчихжээ. Энэ хичээг маань Лида гэдэг юм байна. Тэгсэн Лида маань бас 5 авчихж. Шүрик маань бүр тэнэгтэж өгч байгаамаа. Би өмнө нь ийм хөөрхөн бүсгүйг яагаад харж байгаагүй юм болоо гэж авсан. Тэгээ Шүрикийг маань найз нь Лидатай танилцуулж өгснөөр биендээ бундан арчхуудаа яав. За тэгээд гэрт нь үргэж өгтөл түрүүхэн л баг өшгөлчих шахаад өнгөрсөн тохооноос айгаад орж чадхаа барьчихж байгаа юм чи. Мэдээж манай Шүрикээс хяманд нойрсуулах юм хийж идүүлэх санаа гарваа. Гэтэл энэ нохоо Шүрикээс ухаантай ажээ. Хямыг нь идээд эмийг нь үлдээж хэлгүй яах вэ? Тэгээд муураар өрхтаад Лидаг оруултал өөрөө хөөгдөд арай хийж муур нохоо хоёрыг цахилгаан шатанд оруулж амжваа. Тэгсэн чи Шүрик маань өмдийг нохоо урчихсан байх ба азны юм гэж биш яаж ингэж явуулах вэ гэд Лида маань манад орё. Би оёодаг гэсэн чи Шүрик бүр анх танилцчаад тэгж болохгүй гэд маялж өгнө.
За тэгээд тэр өмнөдөө ойж байгааг нь л харж байгаа. Мэдээж тэгээ бүх юм нь өмнө нь болж исэн юм шиг санагдаад байлгүй яах вэ? Баахан гайхдаг. За тэгээд яг таарсан хоёр юм өө бүр. Надад энэ бүхэн болсон юм шиг санагдаад байна. Энэ бүхэн надад танил байв гэдгсэн чинь өнөөхөн шүтээд наачиж байгаа юм чинь. Чи тэгвэл телепат хийдэг юм байна. Би чамайг шалгая энтэр гээл. Тэгээд энэ хоёр маань далимдуулаад нэг үнсэж аваад дараагийн шалгалтын өдөр уулзахаар болоод 2 дугаар хэсэг маань дуусж байгаамаа. Ий ажиллагаа. За энэ гурван эвгүй хүний царайг харж байгаагүй юм гэж баг байхгүй л үү те. Ер нь гой нэр өгчэй гэж бодож байна. Энэ багийн ахлагч нь бол та хүнд хамаг бүдүнгээд энэ нарийнханд нь балдан энэ залууд харин сахлан төстэй байгаа болохоор Гитлер гэд нэр өгч. Кино маань зах дээр ариун цагаан хөдөлмөрөөрөө хоолоо олж идэж байгаа 3 залуугаар эхэлж байна уу да. Гэтэл генет захиалга ороод ирэх юм тэрэ. Мэдээж тэр захиалга бүтэхгүй захиалга. Гитлер маань бүр үнэн хөөрхөн энэ жижиг машиныг ядахмгүй эргүүлээд гуруулаж ихэд яваад өгч байгаа. Энэ ах хүү бол энэ гуравт ажилд алгасан хүн. За даалгаж байгаа ажил нэгсэн чинь агуулгын цоожийг нь эвдэж ороод хулгай урсан юм шиг уул мөр үлдээчихэл болно гэж байгаамаа. Тэгэл манай гурав юм авахгүй юм. Дасаагүй ажил ээ штий. Энтергээ бүр яах гэж байгаа. За гэтэл тэндээс манай хамаг бүдүүн маань тэгж байна. Энэ ажиллагааг ий ажиллагаа гэж нэрлэе. Эл гэж байгаа. За тэгсэн ах хүү маань манай чиг аюулгүй болгочоод орно штэ гэсэн чинь манай балдан маань сүрхийн ном гаргаж ирээд эргүүлж ирсэн. 193-ийн 3 жил хүртэл юм байна. Болохгүй хийхгүй гэдгсэн чинь ах хүү маань найрсуулаад хүлээ тавьчихад л болно. Хариуд нь та 300 гүгий. Гэтэл 83 чиг гарч явах гээд 300-нд ажиллахгүй энэ гэсэн чинь ах хүү бүр арай хийж зогсоогоод за та нар хэдэд ажиллахын тэгээд гэдгсэн чинь 330 гэж нас. За тэгээд ажилдаа гарваа гэж. За тэгээд манай чиг балдан аргалаад харин нөгөө хоёр нь хаалгыг онгоолгов. Тэгээд хулгай яг орсон юм шиг харагдуулчихлаа. Ий ажиллагаа ийм хүү дуусчихуу да гэтэл гинет ах хүү гараад ирэх юм. Оо тэгсэн чинь яасан? Зүгээр бэлтгэл хийсэн байж тээ. Эх хөрхий. Энэ хавуур өнөө шүрэг маань гараад иржээ. Манай чагчийг ажилдаа гарсан хавуур нь энэ хүүхдийг харах бололтой. За унтуулчих уу да гэтэл хүй. Энэ гурав бэлтгэлээ хийсээр л мань балдан шаазан муурнуудаа бүгдийг нь унтуулчихжээ. Харин хамаг бүдүү маань агуулгын хаалга онгойлгох бэлтгэлээ яг таг хийсээр л талхаа хүртэл ингэнэ гэж байгаа юм чинь. За ажлын цаг болж замдаа гарваа. Тэгсэн өнөө шүүрик маань дүрсгүй шарыг харах гэж бөөнлөн болж байгаа шиг байна да. Сүүлдээ бууж өгөөд асрагч ихчдэр очиод би мананд гарья. Та очиод тэр хүүхдийг хараад өгөөч гэж гуйж зөвшөөрөл. За тэгсэн манай гурвч хүрээд ирлээ. Балдан маань ухаан алдуулчих санаатай очиод "Эмээ таних байна уу?" гэд асуудал мэдээж шүүрик маань зогсож байдаг юм байгаа зү. Нөгөөх нь сандарсандаа ухаан алдчих нөө. За яагүй штт. Тэгсэн мэн хамаг бүдүүн хаалгаа амжилттай онгоолгож ороод зүгээр ч шилээ хагалчихгүй архийг нь уучгаад хаглаад байгаа маа бас амжиргаатай. За тэгсэн шүүрик маань өнөө балданг чирж орж ирээд үйлдэл дээрээ баригдваа гэж. За тэгээд баахан хөөцөлдөн болж байгаа. Сүүлдээ бүр юу ч болоод байгаа. Сэлэм интертэй ч болсон баг шиг. Тэгсэн хамаг бүдүүн маань сэлэмдүүлээд өгчи хүүгээ шүүрик бит хоёр харамсаж байтал хулгайлсан дарснаа хагарсан байж таардаг юм аа. За тэгээд юмнаас унаад ухаалтчихнөө. За яа хүнд. Ийм хүн шүүрик маань хоёрыг унахчихлаа гэд эмээгийн хийснээр шүглээ үлээтэл мань Гитлер ороод ирэхгүй яах вэ? Тэгээд сэргийлэх болж жүжиглээд шүүрикт модон чихрээр мулган хүлээд цагдаа дуудгээд утасны бүхийг рүү явуулчихдаг. Тэр агуур нөгөө хоёроо босгох гэсэн чинь босдгүй. Хоёуланг нь босгоод аваад явах гэтэл шүүрик орж ирээд бас л баригдчихна. Тэгээ манай Гитлер ч алах байх та гэсэн чинь мань сэргэлэн шүүрик ойртож амжаагүй бахт нь хамрын тамхи авч цацаад найталгуулсаар агаад юм өргүүлээд ухаан алдуулчихдаг юм байна. За 3 дээрэмчнийг зогсоочихлоо гэд сэтгэл амраад нэг алчуур ширээн дээрээс аваад амаа арчтал нөгөө балдангийн нойрсуулагчтай алчуурэж таарнаа хөрхий. Тэгээд дөрүлээ таг. Энэ үед азар манай ориг манаа чимээ маань орж ирснээр нөгөө гурыг хүлээд шүүрикийг маань аваад явж байгаагаар кино маань дуснаа. За кинонд таалагдсан уу? Дараа нь ямар кино үзмээр байгаагаа комент хэсэгт бичээрэй. Тэгээд бичлэгийн таалагдсан бол лайк, subscribe дараад өгөөрэй. Bye.